Hello! Хамтаа сарын нэвтрүүлгийн маань цоо шинэ хандгаар тавтай морил. Өнөөдөр би сансар окторхой хамгийн ойроо судалж болох Австралиар ирсэн байна. Одоо тусгаж шаардлагатай. Сайн байна уу? Үнэхээр гоё газар юм аа. Та манай үзэгч хүүхдүүдэд Астра паркийн талаар танилцуулж өгөөч. За баярлалаа. За манай Астра парк маань 2014 оны 6 дугаар сарын 1-нд одоо үйл ажиллагаа явуулснаас хойш ингээд энэ жилийн үед болохоор 10 жил үйл ажиллагаагаа явуулж байна. За энэ үйл ажиллагааны хүрээнд болохоор Астра парк маань ихэд 2 танхимтай. За нэг энэ танхим болонгууд үзмрийн танхим байгаа. Үүний дараагаар дээш 3 давхарт гараад астрономийн танхим гэж байдаг. Энэ танхим маань болохоор манай Монгол улсын сансрын нисгч гүрээр агч аван яг өөрийнх нь цуглуулганых нь юмнууд энэ танхимд байрладаг гэсэн. За дэлхий дээр хамгийн анх 1957 оны 10 дугаар сарын 4-нд Спутник 1 гэдэг энэ хиймэл дагуулыг сансарт хөөргөд за үүний дараагаар амьд амьтан дээр туршилт хийхээр анхын Лайка гэсэн нохоог анх сансарт хөөргсөн. За энэ нохоо маань ирэхэд өвчл төрөгчийн хомсдолд ороод буцаж ирээг үүний дараа Биелка Стрелка гэдэг энэ хоёр нохоон дээр дахин туршилт хийснээр хүн төрлөختөө анх сансарт ниссэн байдаг. За тэгвэл дэлхийд хамгийн анх одоогоос 63 жилийн өмнө энэ Юрий Гагарин гэдэг энэ Орос хүн сансарт нисчихсэн бол тухайн үед нислэг нь дэлхийг нэг удаа бүтэн тойроод 108 минутын л нислэг хийжсэн байх нь. За тэгвэл үүний дараагаар 2 жилийн дараа эмэгтэй хүн сансарт нисгээд за энэ Орос эмэгтэй Тершкова гэдэг энэ Орос эмэгтэй ах нь. Тэгэхээр хамгийн анх хүн 1961 он сансарт ниссэн байх нь. Одоогийн байдлаар дэлхий дээр нийт 40 гаруй улс орны 621 хүн сансарт нисжээ. Үүнээс манай Монгол улс дэлхийд хүнээс сансарт нисгсэн 10 дахь орн болж байв. Харин сансрын нисгэгч гүр агч агай дэлхийн 101 дахь, Азийн 2 дахь, Монгол улсын анхны сансрын нисгэгч гэж бүртгэгджээ. Харин 2 дахь удаага Монгол улсаас сансарт нисгээр эмэгтэй хүн бэлтгэгдэж байгаа гэн шүү. За үүнээс манай Монгол улс маань болохоор дэлхийд хүнээс сансарт нисгсэн 10 дахь орн. За сансрын нисгэгч гүрээр агч агай хувьд дэлхийн 101 дахь сансрын нисгэгч нь гэсэн. За нислэг нь болохоор одоогоос 43 жилийн өмнө буюу 1981 оны 3 дугаар сарын 22-нд Союз 30-с гэсэн үлгээр сансарт нисээд дэлхийг 124 удаа тойрч 7 хоног 20 цаг 42 минутын нислэг хийжсэн байгаа. За тэгээ энэ гүрэгч аван сансарт ниссэн хөлгийнх нь жижигрүүлсэн загвар нь болохоор одоо энд байна. Буужин ер нь яаж хүрд юм бол? За буужин маань болохоор өндрөөрөө 50 м-ийн өндөртэй 310 тонны жинтэй сансарт хөөрдөг. Ойролцоогоор нэг 16-аас 17 давхар байралтай өндөрөөр тэнцдэг. За хүн төрлөختөө анх сансарт нисгээд 108 минутын нислэг хийхэд дэлхийг нэг удаа л бүтэн тойрж исэн бод 20 жилийн дараа Монгол хүн сансарт нисгээд 7 хоног 20 цагийн нислэг хийсэн. За тэгвэл одоо сүүлийн үеийн нислэгүүд маань болохоор удаан хугацаагаар байрлах боломжтой гэсэн. Одоо хэдэн сард жилээр амьдрах боломжтой гэсэн үг байхгүй. За буужингийн маань эхний энэ цагаан хэсэг маань сансарт гараад задардаг. За энэ үед болохоор буужин хөөрснөөс хойш 9 минутын дараа гараад дэлхийн татах хүчнээс гараад жингүүдэлд ороход буужин маань ийм хэлбэртэй болдог гэсэн үг. За сансрын станц гэдэг зүйл маань болохоор дэлхийгээс дээшээ 420 км-ийн өндөр дээр 1 цаг 30 минутанд дэлхийг нэг удаа бүтэн тойроо байж идэг. Нэгснээр сансрын нисгчдийн судалгаа хийдэг лаборатори гэсэн үг байхгүй. За одоо энэ дэлгэцэн дээрх шиг 1-р угсраа 3-р угсраа хоёроо салж хаяад ганцхан голын хэсэг маань бууж ирдэг. Энэ хоёр болохоор дэлхийн агаар мандал шатаад замхраад алга болдог гэсэн. Тэгэхээр ганцхан голын хэсэг буюу нисгчдийн жолоодлого хийж байгаа энэ хэсэг маань бууж ирнэ. Тэр нь болохоор одоо энэ хэсэг байна. За энэ буг чапраадны хувьд болохоор гүр эргч аван яг өөрийнх нь бууж ирсэн жинхэнэ буг чапраад. За нэг 310 тонны жинтэй буужин маань сансарт гараад хаягцаар яжгаад ихтлгий дээрхтэй юм 3 тонны жинтэй л болж ирдэг гэсэн. Бус нь бөгөөд хаягддаг. Гадна тал нь ягаад юм зэнэ хар алц юм бол? Энэ олонгууд нөгөө дэлхийн агаар мандалд орж ирэнгүүт үүний гадна талд болохоор 2000 градусын халуунтай шаталт явагддаг. Энэ шаталтыг нь дотогшин нэвтрүүлэхгүй үднээс хөнгөн цагааны хайршны гадна талаараа ийм тусгай шаталт нэвтрүүлдэггүй материалаар бүрж өгсөн байдаг гэсэн. Энэ шиг ингээд шатдаг. За газар дах хугацаанд хурдын сааруулах үднээс ингээд шүхүр дийлэгдэг гэсэн.
За энэ шүхэр нь олонгууд энэ 3 тонны жинтэй учраас 1000 м-ээр төстэй том шүхэр дэлгэгддэг. Энэ том шүхрийг одоо задлахын тулд ийм туслах жижиг шүхрүүд маань задарч иж нэгдсэн том шүхрээ дэлгэж өгдөг гэсэн үг. За тэгээ хэрвээ энэлийн шүхэр маань ямар нэгэн асуудал гарах юм бол запас туслах шүхрээ дэлгэгдэг гэсэн үг байна. За гүр өргөж байгаа хувьд болохоор хоёулаа сансарт ниссэн. За гүргэж байгаа ам сансарт ниссэн сансрын нисгч Небеко гэдэг орс нисгч маань нийт 5 удаа сансарт ниснээс гүргэж байгаатай нисэх үед 2 дахь удаагийнх нь нислэг байсан учраас анхных гэдэг үднээс нь гүргэж байгаад өөрт нь энийг нь дурсгасан гэсэн. За тэгээ энэ шил байхгүй шилний оронд хаалга нь болохоор дотор талнаагаа тагмаа гэсэн үг. За тэгээ энэ шүхүр дэлгэцснээс хойшоогоо энэ хэсэг маань дээшээ гарч байрладаг. Тэгэнгүүт за энэ нэг цэнхэр юмнуудын тий энэ цэнхэр юмнууд нь болохоор газар мэдрэгч нь газраас дээшээгээ метрийн өндөрт ирэнгүүт газрыг мэдэрснээр за газраас дээшээ 70 см өндөр дээрээс энэ тэрэлтэй төдөлгөөр гэсэн зүйл ажиллаж эхэлдэг. За одоо энэ зурганд ирэх шиг ингээ газарддаг гэсэн үг. За ингээ шүхүр дэлгэцсэн ч гэсэндээ хурд нь тэг болтол саардаггүй учраас газардах хугацаанд нь тэрэлтэй төдөлгөөр гэсэн зүйл ажиллаж эхэлж зөөлхөн газарддаг гэсэн үг байна. За энэ олонгууд сансрын нисгчдийн маань хөөх болон буцаа буух үедээ өмсдөг өмсгөл гэсэн үг. Зөвхөн нөгөө пуужингаа жолоодохдоо бүхээг нь дотор өмсөх зорилттой өмсгөл. Сансрын нисгчийн хувцсыг бүхээг дотор өмсдөг болон задгаа сансарт өмсдөг гэж хоёр ангилдаг байна. Задгаа сансарт өмсдөг хувцас нь нарны хэд ягаан туяанаас хамгаалагдсан тусгай материалаар хийгдэг ба 160-аас 200 кг хооронд жинтэй байдаг. Үнэхээр хүнд байгаа биз? Харин бүхээг доторх нь ойролцоогоор 56 кг орчим жинтэй байдаг. Сансрын нисгчийн хувцсыг олон жилийн дараа шинжилгээ хийж байгаа бөгөөд өмнөхөөсөө хамаагүй бага жинтэй буюу 65 кг-тайгаар хийж байгаа юм байна. За хүчил төрөгчийн баллаантай холбогдсноос хойшоо 3 цаг орчим сансрын нисгчдийг хүчил төрөгчөөр хангах зорилттой юм тусгай өмсгөл гэсэн үг. За энэ өмсгөлийн хувьд болонгууд гүр өргөж байгаа сая сансарт 7 хоног байрлаж ажиллаж исэн гэсэн тийм. Тэгвэл гүргэж байгаа салют 6 гэсэн станцад байрлаж ажиллаж байхдаа өмсөжсэн өмсгөл нэгэн саяны нөгөө скафандр гэдэг тэр хувцас тайлаа оронд нь энгийн чөлөөтэй хувцас тэр үед ингэж өмсдөг байсан. Тэр сансрын нисгчийн хувцсанд нь харандаа байгаа юм бол энэ өмсгөлийн хувьд болонгууд сансрын нисгч болохын тулд 3 жил бэлтгэл сургалт хийжсэн. Тэгтээ өмсөжсэн хувцас нь. За энгэрийн карманд нь харандаа байгаа нь болонгууд одоо тайдын хэрэгжилж байгаа үзгэн балыг сансарт аваа явуучих юм бол дэлхийн татгчны нөлөөнөөс болоо үзгэн бал маань сансарт хаарддаг гэсэн. Одоо нөгөө жингүүдэлд ингээд ороод орохоор чирнэлээ шахдаг гэсэн баггүй. Тийм учраас ихэнх тохиолдолд ийм харандааг ашигладаг. За сансрын нисгчдийн зориултын бал гэж одоо байна. Энэ нь болонгууд нөгөө өндөр өртгөөр хийгддэг учраас байнгын ашиглах боломжгүй. Гэхдээ хасах 34 градусд нэмэгдсэн 20 градус хаалганд гардаг юм тусгай зориултын бал ашигладаг гэсэн үг. сансрын нисгч сансарт нисгэн төлөлт хэрхэн бэлтгэдэг юм бол за сансрын нисгч болонгууд одоо гүр өргөж байгаа хувьд болонгууд 80-д онд 3 жил бэлтгэл сургалт хийжсэн гэсэн шүү дээ тийм. Тэгвэл мэдээж нь хүн өөрийнх нь хувьд болохоор эрүүл мэндийн хувьд болонгууд сайн байх ёстой. За мөн өөрөөсөө одоо хэд их ачаалал давхуйц тийм одоо хүнд тийм дасгал хөдөлгөөнүүдийг байнгын хийж идэг гэсэн үг. Сансрын нисгэгчид 2-3 жилийн хугацаатай сансар нисгэх сургалтанд суудаг. Юун түрүүнд биеийн хүчний бэлтгэлээс гадна гүнзгий төвчний байгалийн ухааны хичээлүүд судалдаг. Үүний дараа тусгай онгоцоор нислэгийн дадлагт гарч эхэлдэг байна. Цаашлаад сансар дахь нөхцөл байдалтай хамгийн ойр буюу усан доорх бэлтгэл болон дотор муу гарах мэдрэмжийг дарах бэлтгэл зэрлэг байгальд ам гарах гэх мэт сургалтууд хийдэг. Хамгийн сүүлд нь усан доорх симуляторт өдөрт дунджаар 6-аас 8 цагийн турш бэлтгэл хийдэг. Ийхүү сансрын нисгэгчид маш олон хүн сургалтуудын дараа сансарт нисэх эрхээ авдаг байна. За гүргэж байгаа хувьд болонгоос ухаан үед болонгууд 1500 гаруй агарын цэргийн академийн одоо инженер ажилчид гэх мэтлэн ийм хүмүүс маш олон хүмүүс хамрагдаад за үүнээс болохоор 1977 онд болохоор сөрөн хорлоо гэдэг ганцхан хүн тэнцээд за 78 оны сонгон шалгуулалтанд болохоор 3 хүн тэнцэжсэн байгаа. За үүнээс гүргэж байгаа ганц зэрэг 2 юм болохоор аль нэг нь сансарт нисэх боломжтой байсан гэсэн үг. Энэ нь болохоор тэр Орсын Интеркосмос гэдэг одоо хөтөлбөр маань болохоор социалист орнуудын хөтөлбөр одоо социалист орнуудыг одоо сансрын нисгчтэй болгох тийм хөтөлбөр байсан гэсэн үг. Би энд хамрагдаад болохоор гүргэж байгаа сонгогдож сансарт ниссэн. За Монгол хүн сансарт нисэх үед болохоор тухайн үед 1981 онд болохоор маш олон төрлийн одоо хүнсний бүтээгдэхүүнүүд сансар нэрийдлэр гарч ирсэн байгаа. За тэгвэл энэ
тус бүтээгдэхүүнүүдийн хувьд болонгууд энэ болохоор 3 жилийн өмнө гүрэгч аван сансарт нисний 40 жилийн агаар нь гаргаж исэн одоо дотоодын хүнсний бүтээгдэхүүнүүд сансар нэртэйгээр одоо юм бичэн гарч исэн. За сансарт иддэг хоол хүнс гэдэг хүүхдүүд айгүйх асуугаад байдаг тийм. За энэ хоол хүнснийх нь хувьд болонгууд энэ ноо шиг савтай юм шахмал хоолнууд нь болохоор нөгөө хүүхдүүд иддэг сок гэж идэг шүү дээ. Тэрэн шиг одоо нугшилсан бүтээгдэхүүнүүд, жимсний ногош, хүнсний ногооны ногош, за мөн шөлтөө хоолнууд нь ийм шахдаг савлгаанд ашигладаг гэсэн. За бид нар нөгөө ус асахаар пал хийгээл асгачдаг бол сансарт ус асах юм бол ингээ туслаараа бөмбөлөг болоо хөөрөө тарчдаг байхгүй. Тийм учраас шингүүн үнсийг дандаа юм шахдаг савлгаанд ашигладаг гэсэн. За тэгээ хуурай махан хоолнуудын хувьд болохоор ингээ лаазалсан савтай. За тэгээ талах нь гэхэд ийм жижиг юм бидэг байна. За тэгээ таалах, чихэр, самар, бичэн, за тэгээ маримлаад ирээс гэх мэтчлийн бүтээгдэхүүнүүд ингээ хэд хэмжээгээр нь вакуумжуулаад савлаад аваа явуулдаг гэсэн. Хуучин цагт хөлдөөсөн цөөн төрлийн сансрын хоолнууд байдаг байсан бол одоо хүссэн хоолоо сансарт идэх боломжтой болжээ. За би одоо Австри паркын 3 дахь хорд байдаг Австралиан танхим руу орох гэж байна. Энд дотор юу байгааг сайн мэдэхгүй л энэ хамтаар шаарцгаая. За хоёлаа одоо манай Астропаркийн 3 дахь хүрт байрлах планетариумын танхимд орж ирсэн байна. Тэгэхээр энд яг орчлон ертөнцийн гарал үүслийг тайлбарлах тэр контентыг одоо эндээс хоёлаа үзье. За одоо хоёулангийнх чинь дээр харагдаж байгаа энэ зүйл бол бид бүхний амьдарч буй орчлон ертөнц. Орчлон ертөнц маань 13.8 тэрбум жилийн өмнө их тесрэлтээс хойш үүсэж тэлж хөгжсөөр эрдэмтэд манай орчлон ертөнцийн гентил хэлбэртэй болсон байна гэж үздэм байна л да. Манай галактик нь 200-аас 400 тэрбум орчим одыг ингээ өөртөө агуулсан нэг хэсэг бүлэг юм одтой аймаг байна. За тэр 200-аас 400 тэрбум орчим одных нь зөвхөн нэг од нь манай нар гэсэн үг. Тэгэхээр нар бол од ах нь шүү дээ. За тэгвэл энэ нар хэмээх одыг нарны аймгийн нийт 8 гариг тэдгээрийн дагуулууд бусад бага гаригууд тойрч эргэждэг. Энэ бүхнийг нийлүүлээд нарны аймаг гэж ярьдаг. За нарыг бууд, сугар, дэлхий, ангараг гэсэн дотоод 4 гариг. Энэ 4 гариг бол хөрс гаригуд. За тэгвэл бархасад, санчир, тэнгэрийн ван 70 гэх 4 гариг бол гадаад 4 гариг гэж ярьдаг. Хийн, мөсөн гаригуд. Ингээ ийм 8 гариг тойрч иргэдэг. За манай нарны аймаг нь 4.5 тэрбум жилийн өмнө маш их хийт тоосон цороос бүтсэн байх нь. За монголчуудын үүрийн цолмоо үдшийн гэлэн од гэж яриад байдаг зүйл бол манай нарны аймгийн 2 дахь гариг болох сугар гариг гэдэг. Сугар гаригийг монголчууд бид бүхэн эртээр үеэсээ үүрийн цолмоо үдшийн гэлэн гэдэг ингээ хоёр янзаар нэрлээд од гэж яриад байсан юм л та. Тэгэхээр сугар гариг өглөө нар мандахын өмнө нарыг тойрч иргэж байгаад өглөө нар мандахын өмнө зүүн зүгт харагдчихвэл монголчууд үүрийн цолмоо гэж нэрлэдэг. Тэгэхээр үүр цайх үед хамгийн тод харагддаг гэсэн. Тэгвэл үдшийн гэлэн гэж нэрлэж байгаа үе нь бол орой нар жарсны дараа буюу баруун зүг орчим хэсэгт бас хамгийн түрүүнд хамгийн тод харагддаг. Тэгээ ингээ хамгийн түрүүнд ингээд тод харагддаг болохоор үүрийн цолмоо үдшийн гэлэн гэдэг сугар гаригийг монголчууд эртээр үеэсээ хоёр янзаар нэрлэж ирсэн байна. За бид бүхний амьдарч буй их дэлхий маань байна. Дээр амьдралтай цорын ганц гариг. Тэгэхээр дэлхий дээр 4 үйлээр солигддог тийм. Ямар 4 үйлээр л хэлээ? Зун, хавар, намар, өвөл. Тэгэхээр энэ яагаад үйлрэлт яагаад солигддог вэ гэхээр дэлхийн нарыг тойрж ирэхдээ өөрөө юм 23.5 градусын тэнгисийн хазгай байралтаар тойрж ирэх юм л да. Тэгэхээр тэр хазаалтыг глобус гэд мэднэ шүү дээ. Глобусыг харахаар нэг юм хазгай байрлсан дэлхийн жижигрүүлсэн цаг үрээд. Тэгэхээр яг тэр хазаалтаас үүсэж дэлхий дээр 4 үйлрэлт солигддог. Тэрүү дэлхийн хазгаа биш тэгш байралтай 90 градусын үнцгтгөөр нарыг тойрж ирдэг гэсэн бол дэлхий дээр үйлрэлт солигдохгүй гэсэн үг. Монголчууд бид бүхний улаан үдэн гариг гэж нэрлэдэг гариг. Улаан улбар шаран бүхий хөрстэй. За энэ ангараг гаригийн тэр туйл орчим хэсэгтний мөсөн тогтцох байна. Энэ мөсөн тогтоц гаригийнхаа зуны үйлрэлт нь ингээ ууршаад багасаад өвлийн үйлрэлт нь ингээ ихсдэг юм байна л та. За ангараг гариг манай дэлхийн нэг дагуултай буюу нэг сартай тий. Тэгвэл энэ ангараг гариг 2 сартай. Phobos, Deimos гэдэг 2 сартай. Манай нарны аймгийн хамгийн том гаригийг мэдхүү.
хамгийн том нь аль гариг юм бол чи юу гэж бодож байна? Санчир гэж бодож байна. Санчир гэж бодож байна. Тэгвэл Нарны аймгийн хамгийн том гариг бол Бархан сайд. Асар том хийн гариг. Бархан сайд гариг дээр хамгийн хүчтэй юм шуурга явагддаг. Одоо эндээс харуул энэ ингээд хуйларсан юм зүйлс байгаад шүү дээ. Эднэр бол Бархан сайд гариг дээр явагдаж байгаа юм шуурганууд. За Бархан сайд гариг маань 95 дагуултай. Дэлхийгээс одоо орны дурангаар Бархан сайд гаригийг дурандахад Бархан сайд гариг 4 том дагуултай харагддаг. 95 дагуулын 4 том нь харагдах нь шүү дээ. Энэ 4 том дагуулын Европа Генмед Каллисто гэж нэрлэдэг. Нэр дэвтэмтэн Галилей анх тэр Бархан сайд гаригийг дурандаж тэр 4 том дагуулын анх нээж илрүүлж ирсэн. Тэнгүүд одоо Бархан сайд гаригийн 4 том дагуул гэхээсээ илүү Галилейн дагуулууд, Галилейн сарууд гэж бас ярьдаг. За одоо орноор аялах ямар вэ? Амар гоё. Гоё нөө. Одоо орны талаар мэдэхгүй зүйлсээ ингээд мэдээд авах гоё гоц. Тэгэхээр чи дараа анги хамт олноороо ирээд найзуудтайгаа ирээд манай энэ астропаркийг ирээ доор нэг давхрын нөгөө сансрын орд хүмүүс шүү дээ. Сансрын танхим тэнд ингээд сансартай холбогдолтой мэдээллийг аваад за мөн энэ манай планетариумын танхимд орж ирээд одоо орны талаар мэдээллийг аваад одоо орон орчлон ертөнцээрээ ингээд аялаад илүү их мэдээллийг бас авч болно шүү за. За өнөөдөр би Астропаркийн музей болон астрономт техмад зочлолоо надад үнэхээр гоё санагдлаа. Хүүхдүүд танд ч гэсэн өөрсдийн биеэр ирж үзхийг хүсэж байна. Өнөөдрийн дугаараар надтай хамт байсан та нартай баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.